Эрүүл мэндийн салбарын эмч мэрэгчлэнүүд, ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нар болон нийт ард иргэдээ шинэ оны мэндийг дэвшүүлье. 2016 онд улс төрийн сонгуулийн үр дүнгээр өрөлдөн байгуулагдсан засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа эрх зүйн орчныг боловсронгүй болгох, иргэддээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2017 он бидний хувьд ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс өршлөн сэргийлэх, тогтолцоог бүрдүүлэх жил болгохоор онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд 2017 оныг эрүүл мэндийн салбарын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил болгон үр бүтээлтэй ажлуудыг хийхээр төлөвлөд байна. Энэ их ажлын ард хөтлөх хүчин болж байдаг эрүүл мэндийн салбарын хамт олон та бүхний хичээл зүтгэл, үүрэг оролцоо туйлын чухал үлээ. Бидний хамтран ажиллах эх 4 жил амжилт бүтээлээр дүүрэн байж, онцлогоо эмчилгээндээ шинэ технологиг нэвтрүүлж, нотлохоон суурилсан ангаах ухааныг хөгжүүлэхийн төлөө эрдэмт хүмүүний оюун ухаанаа дайчлан ард иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах улсад улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Ирж буй 2017 онд Монголын маань ард түмэн аз жаргалаар дүүрэн гэр бүлийн гишүүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр инээд хөөрөөр бялхаж байхын үлзийтэй сайхан эрүүлгийг өргөн дэвшүүлье.